Монголын хөдөөх шинжилгээний төлөө фермерүүдийн холбооны дорн салбарын гишүүн ногоочид Монгол ногоо төсөлтөө зардал хуваах зарчмаар хамтран ажиллах гэрээ байгуулж тус цехийг байгуулжээ. Манай аймгийн хувьд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг үйлдвэр цех байхгүй бөгөөд шинэ технологийн дагуу ногооны салаад, кимчи, жимсний компотыг хэрэглэгчдийнхээ гар дээр хүрэхэд бэлэн болоод байна. Гатан зүгийн цехийг байгуулснаар орон нутгийн ногоо тариаланчид болон аж ахуй нэгжүүдийн борлуулалтыг дэмжиж, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм а. Ногооны тогтвортой үйлдвэрлэлийн маркетингийн төсөл гэдэг 16 оноос үйл ажиллагаагаа эхэлж байгаа энэ төслийн санхүүгийн дэмжлэгийг авч бид нар зардал хуваах зарчмаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. За энэ цех бид нар Улаанбаатар хотоос мэргэжлийн технологиг урьж авчран 7 хоног ажиллуулж өөрснөө дагалдаж одоо энд хийж байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ технологиг боловсруулсан өөрийн технологитой өөрийн нэрийн бүтээгдэхүүнэтэй бол үйлдвэрлэж эхэлж байна. Энэ цех ажилд орсноороо бол хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт гэвэл орон нутагта төмс үнсний ногоод тариалдаг иргэд болон аж ахуй нэгжүүдээс ногоогоо авна. За энэ утгаараа бол гарал үүсэл нь тодорхой ийм түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. За мөн одоо импортын болон эх орны үйлдвэрийн ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг холоос тээвэрлэн ирж борлуулдаг байсан бол энэтэй харьцуулахад бид нар хям дүнтэй бүтээгдэхүүнүүдийг бол яах вэ гэхээр ард иргэдтэй бол нийлүүлнэ гэж байна. За ажлын байр нэмэгдэж байгаа. Энд ажиллах ажлын байр нэмэгдэж байгаа. Гэх мэтчлэн олон ач холбогдолтой. Монгол ногоо төслийн хувьд хүнсний ногооны салбарын доктортой хөгжлийг дэмжих, үс эндэгч байдлыг хангах замаар ногоочдын амжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг байна. Төслийн зорилтууд нь хүнсний ногоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, маркетинг боловсронгуй болгох, гэр хороолдох хүнсний ногооны тариалал, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгын дор хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд дэмжин ажилладаг байна. Төслийг хэрэгжүүлэгч байгууллага нь Монголын хөдөөх шинжилгээний төлөө фермерүүдийн холбоо юм а. 16 оноос эхлээд Монгол ногоо төсөл болоод хэрэгжиж эхэлж байгаа. Тэгээ Монгол ногоо төслийн хүрээнд бол одоо энэ цехийн үйл ажиллагааны бас тодорхой хэмжээний гарааны зардлыг шийдэж өгч байгаа. Явандаа ер нь одоо энэ цех яаж дасгалгүй үйл ажиллагаа явуулах боломжтой вэ гэвэл Монгол ногоо төсөл 2017 оноос эхлээд яг хүнсний ногоо тариалдаг дадлах туршлагатай хүмүүстээр одоо яг энэ үйлдвэрт шаардлага хангах юм савлах зориултын ийм үр сортын ургамлын үрийг тэднэрт гэрээгээр өгөөд намар ургацыг энэ хүмүүсээсээ гэрээгээр буцаж авах. Иймэрхүү дараалалаар бол энэ үйлдвэрийн үйл ажиллагаа бол тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломж өрдөж байгаа юм а. Хатан цагийн үйлдвэр нь ногоо угаах, хэрчих, чанах, ариутгах, савлах, хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдтэй бөгөөд мэргэжлийн хэлтийн газрын шалгалтаар үйлдвэрлэл явуулахад орчин нөхцөл шаардлага хангасан гэж үзсэн байна. Түүхэн эднүүд бүгд орон нутгийн үйлдвэрүүд хүнсний үйлдвэрүүдийг дэмжиж орон нутгийн тариаланчид бол бас бүтээгдэхүүнийг нийлүүлэх юм байна. Тэгэхээр энэ бол цэвэр эко бүтээгдэхүүн буюу манай аймгийн хэрэгжлийг бол бас сангах боломж бол бүрдсэн гэж үзэж байна. Мөн тоног төхөөрөмжийн хувьд бол яг бас өрөөний багтаамжийн хувьд бол бас зөх хэмжээнд бол арай л багдаж байна. Гэхдээ бол эхлэл төдий байгаа учраас цаашдаа бол өргөжүүлэх байх гэж найдаж байна. За бүтээгдэхүүний шошиг савлалтыг харлаа. Тэгээд стандартын шаардлагын дагуу бас савлж шошгиж ингээ вакцинлж худалдаж байгаа юм байна. Мөн орон нутгийн хэрэглэгчид маань дэрэгдээсээ эрүүл хүнс хэрэглэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Тус цех нь Улаанбаатар хотоос мэргэжлийн технологич урьж авчирч заавар зөвлөгөө жорын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Үнийн хувьд маш боломжийн үнээр худалдаалдах бөгөөд бэндэр болгон нэрийн салаатнууд, улаан манжингийн цэвэр жуус, өргөс тэмэх болон жимсний компотыг технологийн дагуу боловсруулж худалдаанд гаргаж байгаа юм а.